Солонгосын хамгийн хойд зүгт байрлах Чорон гэдэг аймагт ирсэн. Тэгээд одоо энд нь болохоор энэ терминал туннел одоо хүмүүс тухай явдаг машин явах болцсон дээр үеийн ийм хэсэг бэлтгэсэн байгаа юм байна. Тэгээд энэ хажуу талын эднийг ингээ харах юм бол дээр үед одоо яг хойд зүгт вулкантай холбогддог учраас магадгүй дайснууд болж юм бол энэ туннелийн нураа замыг таглах юм зорилготой барьжсэн гэж байна. Сум хүн хүсэ гэдэг нь болохоор 5 наснаас дээш настайхан зориулсан бага насны хүүхдүүдэд зориулсан тоглоом. Хүүхдүүдтэйгээ ирэх юм бол бас хүүхдүүдийн тоглоомны тусдаа курс байгаа юм байна. Бага насны хүүхдүүд ч гэсэн тоглож болохоор тэгэхээр гэр бүлээрээ ирээд томчууд нь томны курс тоглоод хүүхдийн курсаар одоо замаар явуулахад бас боломжийн гэр бүлээр хамт цаг өнгөрөх боломжтой юм байна. Энэ Супербот курс гэж байна. Нэг 4 тоглоомтой 130 м 10 м дотор тоглохоор одоо зиплайнаар яаж буух дараалал юм байна. Наснаас дээш насны зориулсан 13 төрлийн тоглоомтой 166 м урттай 30 м зориулахад бол нэг тойрох боломжтой юм байна. Тоглоомууд нь болохоор ийм тоглоомууд байгаа. Тэгээ 12 наснаас дээш бол бүгдийн боломжтой. Магадгүй өндрөөс айда том хүмүүс ч гэсэн тоглох бүрэн боломжтой байгаа. 네. 조식은 느려요. 밟을 때마다 흔들리거든요. 그러면 저희가 저기 생명선이 있어요 가운데. 네. 와이어 보이시죠? 네. 거기다가 이제 주 안전고리 아까처럼 연결하고 그냥 쭉 가시는 거예요. 네. Энэ болохоор том хүмүүсийн зориулсан курс байгаа юм байна. Энэ болохоор 12 төрлийн тоглоом 162 м 30 м ерөнхийдөө бол бүтэн тойрог. Дандаа модон дотор тэмдэг хэсгээр майдын тоглоомуудын 12 төрлийн тоглоом. Энэ хэсэгт байгаа давуу тал нь яг байгаль гэдгээр давуу талтай ой модон дотор тэгээ дандаа модоор бэлдсэн энэ байгалийн үд та байгальтайгаа арай илүү ойр дотн хөгжилтөж чөлөө цаг өнгөрөх бүрэн боломжтой юм байна. За тэгээд энэ 12 өөр төрлийн хэм маягтай том хүмүүс зориулсан тоглоом байгаа. Мөн түрүүн хэлсэнчлэн хүүхдтэйгээ ирэх юм бол бас хүүхдүүдэд зориулсан арай жижигхэн аюулгүй бас тоглоомууд байгаа. Яг нэг ой модон дэрсэн амьтдын чимээ сонсогдоод үнэхээр гайхалтай газар байна. За ямарсан өдөр Чорвонд ирээд Чорвоны одоо Муначаон газарт ирж үзээд өнөөдрийнхөө 9 сарын нэвтрүүлгийг бэлтлээ. Тэгээд буцах замдаа болохоор хурдны автобусаар явж байна. Эндээс болохоор шууд Сувон, Тунсоул, Ганнам гэмтлэн газрууд руу явдаг юм. Манай гэртээ арих болохоор би шууд Сувон руу тикет аваад одоо автобусандаа суудсан замдаа гарах гэж байна. Ойролцоогоор цаг 30-аас 2 цаг явдаг гэсэн. Тэгээд өнөөдөр үзсэн газар маань айгу сонирхолтой. Яг нэг энд цэргийн хойд Солонгостой ойрхон
цэргүүд байдаг айрмууд агих байд юм байна. Цэргийн бот тэгээд түн удахгүй бас солонгос нуралтай амьдар цаг аяллахын маань ирж хийж үзэхэд тэр бичлэгүүдийг бас та бүхэндээ хүргэх болно.